Чехэд байдаг хамгийн түгээмэл нэрс статистикийн хорооноос юм тайлан гаргасан байлээ. За тэгээд энийг болохоор ягаад хүүхдтэй холбоотой гэж юм гэхээр нөгөө статистикийн хорооноос датагаа цуглуулахдаа яг шинээр төрж байгаа хүүхдүүдэд нэрийг бүртгэж авахдаа тэрэн дээр ингээд нөгөө датагаа цуглуулт юм байна л да. Оноор нь энэ онд төрсэн тэдэн хүүхдээс одоо тэдэн тим нэр авсан энэ төргээ датагаа урааж авдаг. Тэгээ ер нь бол ийм датаг 2010 оноос хойш ингээд цуглуулсан юм байна. Тэгээд сая өнгөрсөн зуун гаргасан тайлан дээр нь болохоор 2010 оноос 23 он хүртэл ингээ онд ямар нэр хамгийн одоо түгээмэл байсан бэ гэдэг юм эрэгтэй эмэгтэй хүүсээр нь чагсаагаад гаргацсан байгаа. За тэгээ энэ жагсаалтаас та бүхэн харж байгаа бах. 2023 оны хувьд болохоор хамгийн түгээмэл эрэгтэй нэр нь Якуб байсан байна. За энэ нэр бол ер нь сүүлийн 10 гаруй жил хамгийн популярны түгээмэл нэр байгаа юм байна. 11 оноос хойш тасралтгүй нэгдүгээр байранд орж исэн байна. За өмнө нь болохоор Ян гэдэг нэр нэгдүгээр хэрэнд байсан байна. За харин эмэгтэй нэрийн хувьд болохоор Элишка гэдэг нэр нэгт орчээ. 12 оноос хойш бас л тасралтгүй нэгд бичигдэж байгаа юм түгээмэл нэр байх нэ. За тэгээ энэ судалгаанаас бас харсан чинь орон нутгийн хэмжээнээс хамаараа зарим нэрний зөнгөлөх хувь нь өөрчлөгддөг гэсэн дүгнэлт гарсан байна. Жишээлх нь бол Матиаш гэдэг нэр Праг, Храдец Кралове Пардубицад илүү түгээмэл байсан гинэ. Октодын нэрний хувьд болохоор Праг, Пардубицад Ана гэдэг нэр жагсаалтыг тэргүүлсэн бол Височинад Элишка, Виктория гэдэг хоёр нэр яг ижилхэн нэгдүгээр байранд орсон гинэ. За 2022 онтой харьцуулах юм бол 2023 онд зарим нэрсийн эзлэх байр эрс өөрчлөгдсөн гэж байна. Зарим нь бүр амар дэшээ яваа, зарим нь амар доошоо явсан гэж байна. Жишээлх юм бол эрэгтэй нэрний хувьд Владимир Иван гэдэг нэрс 23 байраар ухарсан байна. Харин Theo William гэдэг нэрс 22 байраар урагшилсан гэж. За тэгвэл эмэгтэй нэрний хувьд болохоор Изабелла гэдэг нэр 52 байраар урагшилж 143-аас 91 рүү орж ирсэн байна. За мөн Оливия гэдэг нэр 35 байраар урагшилсан байна. Харин Моника Мелanie гэдэг нэр 31 байраар ухарсан гэж. За тэгээ ерөнхийдөө яг чех гэхээр классикт нэрс гэдэг шүү дээ. Одоо Якуб, Ян, Элишка, Анна гэх зэрэг нэрс нь бол байнга ингээ эхний байрандаа байж идэг хിവэрээ. Харин бүхэлд нь харах юм бол шин маягийн одоо нэг юм гадаад нэрс илүү ингээд түгээмэл болж хүмүүсийн дуртай болж ирж байгаа нэр гэж анзаарэгдэж байгаа бол ер нь жоохон хуучинсаг гэх юм уу те юм слав маягийн нэрс нь жоохон ухраад байгаа ийм байдал анзаарэгдэж байгаа гинэ. За тэгээд энэ одоо нэг орчин үеийн гих нэр нь илүү түгээмэл болж байгаа байдал нь томоохон хотуудад илүү төлхөө анзаарэгдэж байгаа гинэ. За өөр нэг сонирхолтой зүйл нь болохоор ямар нэрсийг гол төлөв үе дамжуулан өгдөг вэ гэдгийг судалж үзсэн гинэ. Одоо энэ барууныхан гэх юм уу. За зарим араб улсууд бас тэгдэг юм шиг л ингээ нөгөө аав нь өөрийнхөө нэрийг хүүдээ өгдөг ч юм уу, аль эсвэл өвөөгийнх нь нэрийг хүүдээ өгдөг ч юм уу, ингээ нөгөө нэрээ дамжуулж үе дамжуулж өгдөг тийм соёл байдаг шүү дээ. Тэр нь одоо ямар нэрсийн хувьд хамгийн түгээмэл байд юм байна гэдгийг энэ чех статистикийн хороо судалж үзсэн гинэ. Тэгсэн чинь эрэгтэй нэрсийн хувьд болохоор Антонин Вацлав Франтишек гэдэг нэрсийг айгүй их үе дамжуулж өгдөг бол эмэгтэй нэрсийн хувьд Марие Зденка, Наталья гэдэг нэрсийг үе дамжуул өгөх нь түгээмэл байдаг гинэ. Гэтэ ээж нар ер нь нэрээ охиндоо өгөхөөс илүүтэйгээр аав нар хүүдээ өөрсдийнх нь нэрийг ингээ үе дамжуулан өгөх нь илүү түлхүү ажиглагддаг гэсэн байна. Манай монголчууд яагаад ер нь нэрээ үе дамжуулан өгдөг юм бол ер нь та нар яг ингээ аав хүү хоёр адилхан нэртэй тийм хүн мэдхүү. Манайх яагаад тэгж өгдөг юм бол. За тэгээд энэ нэрнээс гадна санаандгүй явж байгаад би юм нэг чехийн хамгийн хачин балаа нэрнүүдийн талаар юм жижигхэн видео Instagram дээр харсан. За тэгээд энэ болохоор яг нөгөө өөрийн нэр биш одоо овг Пшимени буюу овг те. Энэ хамгийн хачин тийм овгтой хүмүүсийг харуулж байгаа. За тэгээ энийг бас интернетээс би баталгаажуулаад хайгаад үзсэн чинь энийг юу яадаг Пшимени цэг гэдэг сайт байд юм билээ. Та нар бас сонирхсан нэрээ чехэд ийм овгтой хүн хэд байдгийг гэдгийг харах юм бол энэ сайт руу орж үзээрэй. За тэгээд дэлгэцэн дээр харагдаж байгаачлан Кундова гэдэг нэртэй хүн чехийн хэмжээнд ганцхан байт юм байна. Бүр тэр зүүн хязгаар руу остров байт юм да. Кундова гэдэг нь болохоор Кунда гэдэг үгнээс гаралтай. Кунда гэдэг нь болохоор манайхаар бол П гэсэн үг. Эмэгтэй хүний бэлэг эрэхтэн. Гэхдээ ийм доромж хэлбэрээр хэлж байгаа. Ийм овгтой хүн нэгхэн байт юм байна.
За тэгээд дараагийнх нь болохоор Pitchman гэдэг овогтой хүн. Энэ нь болохоор Picha гэдэг үгнээс гаралтай. Picha гэдэг нь бас л яг түрүүнийхтэй адилхан Pix утгатай үг. Чехийн хэмжээнд хоёрхан байдаг. Тэгээ хоёлаа практ үт юм байна. Бодвол хамаатанлах. За тэгээ гурав дахь нь болохоор Kokot гэдэг нэртэй хүн. Kokot гэдэг нь болохоор эрэгтэй хүний билээ эрэгтэн. Аль эсвэл одоо навшийн амтан гэх нэг тийм хөгийн хүн гэд одоо нөгөө хүмүүс хоорондоо хэрэлдэхтэй ч юм уу нэг дургүй хүний хэлэхдээ энэ ста навшийн амтан хөгийн амтан гэж ярьдаг шүү дээ. Англиар бол asshole гэдэг шиг тийм утгатай үг. За энэ нэртэй хүн Чехийн хэмжээнд бас 2 байдаг юм байна. Хоёулаа бас зүүн хязгаарлуу. За дараагийнх нь болохоор Haisl буюу орчуулах юм бол зулбсаг гэсэн үг. Бас хараалын үг. Ийм нэртэй хүн Чехийн хэмжээнд 13 байдгаа гэж байна. Бүгдөө бас нэг дор байдаг юм байна. Бодвол хамаатнууд баха. За тэгээд Pichova гэдэг. Одоо түрүүн Pitchman гэдэг чинь болохоор эрэгтэй хүний овг шүү дээ. Pichova гэдэг нь болохоор утгын хувьд бол адилхан. Гэтэ эмэгтэй хүний овг байгаа байхгүй. Ийм овгтой хүн бүр амар олон байдаг юм байна. 68 байдаг гэж байна. Тэгээд ингээд чехэр энэ тэнд байд юм байна. Эднэр бол яг хамаатан гэж би бол бодохгүй. За тэгээд сүүлийнх нь болохоор Шүүлда гинэ. Тэгээ би энэ Шүүлда гэж яг юу гэсэн үгийг мэдэхгүй болохоор ингээд толноосаас нь толон дээр олдохгүй тэгсэн чинь юм Чиштина 2.0 гэсэн юм тусгай тол байд юм бэ. Нэг муухай сайхан янз янзын үгнүүд байдаг тий. Тэгээ хүмүүс бас өөрсдийнхөө нөгөө шинэ үгнүүдийг энэ онлайн толгочгт оруулж болдог ийм тол байд юм байна. Тэгээ энэ дээр юу гэж тайлбарласан бэ вэ гэхээр 3 утгатай Шүүлда гэдэг нь. Нэгдүгээрт болохоор бага сургуулийн сурагчийг хэлдэг. Одоо нөгөө манхаар чи юу гэдэг лээ? Шинковч гэдэг юм тий. Тиймэрхүү утгатай юм шиг ба. За хоёр дахь нь болохоор эрэгтэй хүний билэг эрэгтэй. Гурав дахь нь болохоор онцгүй таагүй тийм муухай онцгүй хүн гэсэн утгатай гинэ. За тэгээд энэ Instagram-аас олсон видеон дээр бас энэ нөгөө хэл судлаач хүн ярьжсэн 16 дугаар зуунд Прагт Ховно Идек гэдэг хүн байсан гинэ. Ховно Идек гэдэг нь одоо баасаар хооллогч, баас идэгч. Ховно гэдэг нь баас гэсэн. Идек гэдэг нь хооллогч, идэгчтэн. Тэгээ баас идэгчтэн гэдэг нэртэй хүн байсан гэж байна 16 дугаар зуунд. За тэгээд Чехийн хойд нутгаар бас Колмосрал гэж нэртэй хүн байсан гинэ. Колмо гэдэг нь болохоор босоогоор одоо X шулуунаар эсвэл перпендикуляраар гэсэн утгатай үг. Срал гэдэг нь болохоор срат гэдэг үгний өнгөрсөн цаг. Энэ юу гэсэн үг гэхээр баах гэсэн үг. Тэгэхээр Колмосрал гэдэг нь одоо X шулуунаар баах гэсэн үг юм гинэ. За ийм сонсон нэртэй хүмүүс байдаг юм байна. Та нарт хамгийн түгээмэл санагдсан болон хамгийн сонин санагдсан нэртэй хүмүүс ямар хүмүүс байсан бэ? Заавал чек гэлтгөө. Тэгээ өөрийнхөө таньдаг мэддэг сонсч байсан хамгийн сонин нэртэй хүмүүсийн нэрийг бичиж үлдээгээрэй. Миний сонсч байснаар болохоор Хожуул гэж нэртэй хүн Монголд байсан гэсэн.